Бидний ээжэдээ гуйны махны амтлагаанд болохоор та бүхэн дурынхаа ногоог хийж болно. Тэгээд хамгийн гол амтлага нь болохоор сармис орно. Тэгээд сонгон орно. Тэгээд гоё амтлагчуд орно. За амтлагаанд юу орох вэ гэхээр жоохон тос орно. Тэгээд 3 албах соёо соус, тэгээд гонд перц давс орно. Одоо тийг хийцгээе. Давснаасаа чүү tiin. Тийм. За ингээд сайхан хутгаад өгнө. За соус маань нэг иймэрхүү болгоод бэлтжлээ. За одоо яах вэ гэхээр хэдүүлээ махаад одоо ингээд цоолоод гол нь цэвэрхэн цоолно махныхаа нэг тал хүртэл ч юм уу гүнзгий цоолоод яагаад цоолж байгаа гэхээр сармисаа хийж амтлахын тулд гоё ингээд сармисны амд оруулахын тулд цоолоод тэгээ сармисаа жихэд өгнө. Савруугаа ийгээд ингээд цоолсон нөхрүүгээ сармисуудаа хийгээд өгнө. Сармисаа ингээд сайхан тал хүртэл нь чихээд ил гаргаж болохгүй. Хэрвээ сармис чинь том байх юм бол сайхан жижиглээд дундуур нь хуваагаад хийгээд өгч болно. За одоо яах вэ гэхээр сармисаа хийсэн нөхрүүгээ амталж бэлдсэн соусаа хойноос нь ингээд жоохон хийгээд өгчнө. Тэгээд нөхрүүний үйл яг махныхаа гол руу амтан гоё ингээд ороод өгнө гэсэн үг. За одоо сайхан ингээд сармис хийсэн нөхрүүгээ амтлагчаа хийгээд хуруугаа чихэж хамаагүй амтыг оруулахын тулд ингээд амтлаад тэгээ үлдэгдэл энэ үлдсэн соусын одоо хажуу талаарт юу байдгийг тэдэрлүүн ингээ жоохон тусаагаад гараараа сайхан массажлаад өгөх хэрэгтэй. Тийжээ соусных нь амтыг оруулаад тэгээд одоо дээдлийн нээсэн бол хажуу талын амтлагчаараа соусных амтыг оруулаад нэг мөрчлөнгөө сайхан тараагаад хэрэгтэй. Массажлаад өгвөл амт нь бүрсээ орно гэсэн одоо соуснуудын амт нь. Одоо ингээ махан амтлаа болцсон бол ийм мөнгөлөг цаасаа бүрээд тококондогээ 180 градус 30 минут болгоно. Эсвэл 40 минут ч юм уу тэгээ болсныхан дараа энийг аваад харангуут өөх нь ингээ гоё ингээ шарагдаа болцсон байна. Тэгээ дахиж энийг тавьсан юм аваад тэгээд болгоно гэсэн үг. Одоо ингээ тококонд 40 минут хийж. 40 минутын дараа уулзцгаая. Тэгээд 30 гаруй минут болчлаа. Одоо мөнгөлөг цаасыг аваад махаа сайхан өөрөө нь шараад болгочихъя. Амгаа царайлаа гэлчих. За одоо махаа гарах цаглаа. Махаа гаргацгаая. За одоо махаа ихчцгээе. Шүүс гарцсан. Амар гоё вэ. Йоо, шүүс нь бүр асгараад. Йоо, амар шүүстэй. Инара сармистэй. Чи харж байгаа. Сармисэн шүү дээ. Гэ сармисэн дундаа орчихор гоё амт ордог байхгүй. За одоо амсцгаая. Амар шүүслэг инара. Амар гоё. Амар сармис өдр бүх юм унтагч юм. Сайхан массажлаад өгсөн юм. За мах маань ийм гоё болсон байна. Ингээ махан дундаа ингээ сармис нь орсон. Түрүү амссан амар гоё амттай байлээ. Та бүхэн тэгээ энэ жороо тушиж үзээд баян шигээ засаарай. Бид дөрөд ингээд хоолоо идлээ. Тэгээ дараагийн бичлэгийн уулзлаа төр баяр таа.